Орхон аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах засгийн 2023 оны эхний 5 дугаар сарын танилцуулга. 1. Тодорхой төрлийн гэмт хэргийн талаар 2023 оны 5 дугаар сарын байдлаар үйлдэгдсэн гэмт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орон байрны хулгайн гэмт хэрэг 66 бүртгэгдэж 16 хэрэгээр буюу хасах 19.5%-аар, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 100 бүртгэгдэж 11 хэрэгээр буюу хасах 9.9%-аар, гэр орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 136 бүртгэгдэж 42 хэрэгээр буюу хасах 23.6%-аар, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 55 бүртгэгдэж 21 хэрэгээр буюу хасах 27.6%-аар нийт гэмт хэрэг 338 бүртгэгдэж 46 хэрэгээр буюу хасах 12%-аар тус буурсан эерэг үзүүлэлттэй ажиллаж байна. 2. Сахилга ёс зүйн чиглэлээр нийтийн хэв журам хамгаалах засгийн алба хаагчдыг сахилга, ёс зүй болон гэмт хэрэг зөрчил гаргахаас өртөлн сэргийлэх үүднээс одоо ажиллаж байгаа алба хаагчдыг арвтын системд оруулж, тасаг, хэсгийн дарга, ахлах байцаагч болон хэсгийн байцаагч нараас арвтын ахлагч нарыг томилж, алба хаагч бүрт арв дотроо нэг хариуцаж зохион байгуулагдаж байгаа тэмцээн уралдаан, сургалт, соён гэгэрүүлэх ажил, арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож, сахилга ёс зүйн зөрчил дутагдaltaгүй ажиллаж байна. Тасаг, хэсгийн дарга, ахлах байцаагч нарын зүгээс алба хаагч нарын сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан чиглэлээр алба хаагч нарт 16 төрлийн зааварчилгаа, зөвлөмж хүргүүлэн үр дүнг тооцсон удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласан. 3. Сургалт, соён гэгэрүүлэх ажлын чиглэлээр алба хаагчдын мэдлэг, мэрэгжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргийг гүйцэтгэх, албан ажлын шуурхай байдал, үйл ажиллагааг дээшлүүлэх, албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварыг нэмэгдүүлэх, цагдаагийн алба хаагчийн сахилга ёс зүй, бие бэлдэр, сэтгэл зүг сайжруулах зорилгоор цагдаагийн газрын даргын баталсан 2023 оны сургалтын төлөвлөгөөний дагуу эхний 5 дугаар сарын байдлаар зохион байгуулагдсан 35 удаагийн хичээл сургалтад засгийн нийт алба хаагчид хамрагдсан. Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны түүхт 94 жилийн ойг өгтөн зохион байгуулж буй тэмдэглэлт өдрийг тохиолдуулан алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулсан аяны хүрээнд удирдамжин заасны дагуу дараах арга хэмжээг зохион байгуулан ажилласан. Албаны он арга хэмжээнд алба хаагчдад дурсамж хадгалуулах зорилгоор фото сэтгүүлийг 120 ширхгийг хэвлүүлэн засгийн алба хаагчдад болон цагдаагийн газрын хэлтэс засгийн дарга нарт дурсгал болгон гардууллаа. 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр соёл урлагийн зохицолборт гэрээ цагдаагийн хэлцтэй хамтран өглөөний 8 цагт цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд хоногийн нөхцөл байдлын мэдээг танилцуулж, өглөөний цай жүүсээр үйлчилж, лектор харилцааны ухааны доктор Алтан Цойжийг урьж, шинэ онд шинэ амжилт сэдвээр лекц уншуулсан. Цагдаагийн газрын хэлтэс, тасаг, хэсэг, дотоодын цэргийн алба хаагчдын дунд 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр одон төрөлт спортын өдрөлгийн арга хэмжээг зохион байгуулж, ширээний теннис, дартс, пул бильярдны тэмцээний төрөл тус бүр 1, 2, 3 дугаар байрыг эзлүүлэн, өргөмжлөл, үн бүхий зүйлээр шагнаж урамшуулан алба хаагчдын дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, ажлын идэвхийг дээшлүүлсэн арга хэмжээ болж алба хаагчид тааламжтай сэтгэлийн илэрхийлж байсан. Цагдаа бэлтгэл жилд 2023 тэмцээний өдөртөмжийг гарган цагдаагийн газрын даргаар батлуулж 2023 оны 4 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулан ажиллалаа. Тэмцээнд цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн дасаг, мөрдөн байцаах дасаг, шуурхай удирдлагын дасаг, замын цагдаагийн дасаг, зөрчлийн хэрэг бүртгэх дасаг, нийтийн хэв журам хамгаалах дасаг, гэрээ цагдаагийн хэлтэс, дотоодын цэргийн 821 дугаар тусгай салбараас ахлагч 10, офицер 6 оролцсон. Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан түгийн одонд цагдаагийн албаны түг, Сүхбаатарын болон цэргийн гавьяаны улаан түгийн одонд дотоодын цэргийн Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг, давтах ёслолын арга хэмжээ 2023 оны 5 дугаар сарын 13-ны 11 цаг 40 минутаас Орхон аймгийн төв Монгол улсын ерөнхий сайд Агдамбуугийн амрын талбайд зохион байгуулагдаж, хүндэтгэл үзүүлж ажилласан нь алба хаагчдын албандаа итгэх итгэл, албаараа бахархах сэтгэлийг нэмэгдүүлсэн үйл ажиллагаа болсон. 4. Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2023 оны тэргүүлэх чиглэлийн хүрээнд хийсэн ажил.
Архитан согтуурахтай тэмцэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлнэ. Архитан согтуурахтай тэмцэх чиглэлээр Орхон аймгийн Цэг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтстэй 2023 онд хамтран ажиллах 6 заалт бүхий төлөвлөгөөг гарган батлуулан 6 заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдох зардал төсвийг аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Цэг даргын тамгын газраар тухай бүрэн шийдвэрлүүлэхээр тусган батлуулсан. Төлөвлөгөөний дагуу аймгийн Цэг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтстэй хамтран согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн дагуу албадан эмчилгээний 5,672,300 төгрөгийн зардлыг гаргуулan авч 2023 оны 6 дугаар сард архины хамааралтай иргэдийг албадан эмчилгээнд хамруулахаар ажиллаж байна. Орц хонглоор хонголдог, орон гэргүй архины хамааралтай иргэдийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвт хэлэлцүүлгийн 2 дугаар хэлэлцүүлгийг Орхон аймгийн Баян өндөр сумын нийгмийн бодлого, хөгжлийн хороо, бүсийн оншилгоо эмчилгээний төвийн сэтгэц, наркологийн тасаг, оюун сэтгэц наркологийн тасаг, хамтдаа тэмүүлэх гэрэл ирээдүй нийгмийн үйлчилгээний төрийн бус байгууллага, цагдаагийн газар, хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран зохион байгуулж цөөн тооны иргэдийг удаан хугацааны туршид архинаас гаргах, нийгэмшүүлэх чиглэлээр ажиллах талаар төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр ажил, арга хэмжээ зохион байгуулж байна. Нийтийн хэв журам хамгаалах засгийн төлөвлөгөөнд заагдсан ажил арга хэмжээний хүрээнд согтуугаар үлдэгдэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр шаг, ахуй хүрээний архиталт, хяналт гэх зэрэг 30 тусгай арга хэмжээнүүдийг Орхон аймгийн хэмжээнд зохион байгуулан үр дүнг тооцон ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд согтууруулах хундааны эргэлтэд хяналт тавих, архитан согтуурахтай тэмцэх хууль зөрчин гар дээрээ согтууруулах хундаа худалдсан, согтууруулах хундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хориглосон газарт согтууруулах хундаа худалдан борлуулсан 16 зөрчил илрүүлэн, зөрчлийн тухай хуулийн 6-гийн 5 дугаар зүйлд заасны дагуу 12 эргэн, 4 хуулийн этгээдийг 30-500 мянган төгрөгөөр тус торгон арга хэмжээ авч ажилласан. Зөрчлийн улмаас 8.75 литр арх, 42 литр пив, 112,800 төгрөгийн хууль бус орлого хураан авч аймгийн орон тооны бус комиссэд шилжүүлсэн. Алба хаагчид хорт зуршил, биеийн жингийн индекс, цусан дах сахар, цусны даралт тодорхойлох болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан. Эргүүлийн үйл ажиллагааг боловсронгүй болгох. Орхон аймагт 2022 оны 12 дугаар сарын байдлаар 731 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 227 хэрэгээр буюу 45%-аар өссөн статистик дүн мэдээтэй танилцж, эргүүл хяналт шалгалтыг оновчтой зохион байгуулах, хаана ямар цагт эргүүл шалгалт явуулах талаар хөдөлгөөнт болон явган эргүүлийн цагийн хуваарийг гаргаж, цагдаагийн газрын даргаар батлуулж, гудамж талбай, олон нийтийн газар, орон байрны хулгайн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс гэр хороололт, нутаг дэвсгэрт 9-өөс 13, 21-ээс тэг гэсэн цагуудын хооронд хотын төвийн багууд болон зах худалдааны төвүүдэд 13-аас 16, 21-ээс тэг гэсэн цагуудад өдөр бүр 6-аас 8 чиглэлд эргүүл шалгалтыг тогтмол явуулж байна. Аймгийн нутаг дэвсгэрт үлдэгдэх гэмт хэрэг зөрчлийг дүргэн шуурхай илрүүлэх, таслан зогсоох үүднээс Орхон аймгийн мэдээлэл шуурхай удирдлагын төвийн камерын хяналтыг ашиглан электрон эргүүл ажилуулах хуваар томилгоо гарган цагдаагийн газрын даргаар батлуулж, цагдаагийн нэг алба хаагч, олон нийтийн цагдаагийн нэг ажилтнаг 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 24 цагаар үүрэг гүйцэтгүүлэн ажиллаж байна. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах үүднээс Эрдэнэт үйлдвэр төрийн өмчт үйлдвэрийн газрын гэрээд цагдаагийн хэлтсээс нэмэгдэл эргүүлийг даваа гаригаас лав гариг хүртэл гэр хорооллын нутаг дэвсгэрт 9-өөс 13 цагийн хооронд хулгайн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, пүрэв гаригаас нэм гариг хүртэл хотын төвийн багуудад 21-ээс 01 цагийн хооронд гудамж талбайд үйлдэгдэх, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил илрүүлэх чиглэлээр тус эргүүлийн үүрэг гүйцэтгүүлж, гэрээд цагдаагийн хэлтсийн тасгийн дарга, ахлах байцаагч, нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, ахлах байцаагч нараас үүрэг гүйцэтгэлтэд хяналт тавин, ажлын үр дүнг тооцсон ажилласан. Олон нийтийн аюулгүй байдлыг хангахад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бэлэн байдлыг шин шатанд гаргах. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн А64-р дугаартай штабын бүрэлдэхүүн ажиллах журам батлах тухай тушаалын хүрээнд Орхон аймгийн цагдаагийн газрын 2023 оны 4 дугаар сарын 27-ны өдрийн А34 дугаартай шуурхай штабын бүрэлдэхүүн, шуурхай штабын бүлгийн дарга нарыг томилох, хуваар батлах тухай тушаал гарган батлуулж, гамшигын үед бэлэн байдлыг ханган ажиллах 7 төрлийн төлөвлөгөөнүүдэд боловсруулалт, тодотгол хийн, алба хаагчдад сургалт зохион байгуулж ажилласан.
Мөн 2023 оны 6 дугаар сарын 7-оос 9-ний өдрүүдэд онцгой байдлын ерөнхий газраас зохион явуулсан газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагын хамтын ажиллагаа сэдвт стратегийн команд штабын сургуулалтын үеэр албаны бэлэн байдал ханган ажилласан. 5. Цаашид хийж хэрэгжүүлэх ажил. Сахилга ёс зүйн зөрчил дутагдлыг өнгөрсөн 2022 оноос бууруулах, согтуугаар үлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, аймаг, орон нутгийн дэмжлэг тусалцааг авч дэд хөтөлбөр хэрэгжүүлэх. Олон нийтийн цагдаагийн ажилтан судалж авах, цаашид цагдаагийн байгууллагад ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх. Буугаад мордох буурал хорвоогийн буруу зүвийг дэнсэлж тунгаагаад бусдын төлөө амиа дэмчилсэн буян нэхээгүй бурхан сэтгэлтэй айл гэрийн нандин эрдэн алаг үрийнхээ амьд шүтэн сүүдэртэй амьдралыг сүүгээр сүлсэн сүлдэн дээд хангарахтай цагдаа хүн бэ.